Бидний баримталж байгаа байр суурь юу вэ гэхээр юуны төрөнд урд нь яригдж байсан эд тогшил, сандал ширээ тавилга, автомашин унлага гэх мэтийн зардлыг урсгал зардлын төсвөөс хасах зүйтэй гэдэг байр суурь дахин гаргаад энэ зүйлийг урсгалаас хасахаар ингэ шийдвэрлэж байгаа. За түүнээс гадна гадаад дотоод томилтын зардал тэр төвлөрсөн арга хэмжээний зардал гэдээ бас нэг юм байна. Эдрийг мөн эргэж харж үзэх ёстой. Ялангуяа гадаад дэх явдаг урдлын энэ жишг өөрөөр хэлбэл бидний өнгөрсөн жил гинт өссөн төсвийн зардал дотор бол гадаад томилтын зардал бас яг тэрнтэй зэрэгцээд өссөн байгааг эргэж хянах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Бас нэг шинэ зүйлийг бид нар ярилцж байна. Энийг бас бусад намын бүлгүүттэй ярилцсан. Энэ юу гэхээр цалинтай холбоотой асуудал байна. Засгийн газрын байр суурь бол зөв гэж үзэж байгаа. Цалин зарлаж нэмдэг зүйлийг төсвөөс ялангуяа энийг дахиж давтах шаардлагагүй. Тэгвэл цалин бид нар нэмэх гол үндсэн шалтгааныг юу гэж авч үзэх вэ гэдгийг бүгдээрээ нэг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт энэ цалин инфляцийн түвшинтэй нягт уялдуулах нь бол зайлшгүй шаардлагатай. Хоёр дахь нь урсгал зардлын хэмнэлтээс төрийн албан хаагчдад цалин урамшуулыг нэмдэг байх энэ журам руу орвол яасан бэ гэсэн санал байна. Өөрөөр хэлбэл тухайн төрийн байгууллага ямар хэмжээгээр урсгал зардлаас хэмнэж чадна вэ? Энэ хэмнэлтээс зөвхөн цалин нэмдэг энэ эрхийг тухайн шатных нь төсвийн ерөнхийлөгчийн захирагчдад олгодог байвал ямар вэ гэсэн санал гарч байгаа. Энийг ч гэсэн бид бусад намуудтай бас ойлголцож харилцан ярилцж байгаа шийдэх зүв баг гэж бодож байна. Бид евро нэгэн байдлаар автоматар эрхчлөлийн эдийн засгийн нөхцөл байдлыг, санхүүгийн нөхцөл байдлыг мэдгүйгээр цалингийн хувийг тэдийн хувь гэж процентоор өсгөх юм автомат байдлаасаа бол татгалзаж болох юм байна. Ганцхан энэ одоо цалингийн өсөлт нь тухайн ажилтны одоо хөдөлмөрийн бүтээмж, тухайн байгууллагын улсын одоо энэ өртөг зардлыг хэр зэрэг хэмжиж байгаас шалтгаалan цалин өсөлтийг харгалзаж үзэж нэг шалтгаан болгоё гэдэг дээр бол ярилцъя гэж байгаа. Дараагийн асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар бид нэр түрүүн намын бүлгүүттэйгээ ярьж байгаа 2013 оны төсвийн тодтголоос тогтоол гаргаж аудитын байгууллагаар хянуулахаар 289 объектыг өгсөн. 289 объектоос аудитын дүгнэлт өнөөдөр ирээд мөн түүнтэй холбоотойгоор бас авилгатай тэмцэх газрын дүгнэлтүүд орж ирсэн. Хоёуланг нь хүсэж юу гэхээр зайлшгүй эргэж үзэх шаардлагатай шалгах наривчдын хянах шаардлагатай объектууд байна. Энийг хянахад бид нар тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй гэж ингэсэн юм хүсэлт ирсэн байгаа. Ерөнхийдөө бол бид нар энэ төсвийн хөрөнгө оруулалтын цоошин реформ руу явж гэнэ гэж ингэж бодох ёстой. 2013-аас 14 онд тусах ёстой 181 объектоос бид нэр эргэж нягтлах шалгаад энэ 181 объектыг 2014-15 онд орохоос цагцаа ихсэн юм шийдвэр гаргаж байгаа. Нийт 731 объект тусгагдсанаас хугацаа нь хэтэрсэн, төсөв дүртэх нь огцсон өссөн, ажил нь хийгдээгүй байгаа, хянах шалгалт зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ 181 объект нь өөрөө 289 тэрбум төгрөгийн хөрөнгийг шаардж байгаа. Тийм учраас бид нар энийг цагцааж өгч шалгая гэсэн ийм нөхцөл байдал руу очиж байгаа. Түр хугацаагаар. Энэтэй холбогдуулаад аудитын байгууллагад эхний 1-4 улиралд багтааж энэ бүгдийгээ мэрэгжлийнхээ хүмүүсүүдийг байлцуулаад өргөтгөөд ингээд энийг шалгаач. Үнэхээр энэ хөрөнгө оруулалтууд хэр зэрэг үр дүнтэй байсан бэ? Цаашаа дуусах магадлал байна уу үгүй юу гэдгийг бид зайлшгүй үзчихэж 2014 оны эхний одоо хаврын чуулганаар төсвийн тодтол хийгээд цаашаа явж болно гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас хуучин шиг орж ирснээр улсын хурлд ямар мэдэгдэхгүй хяналтгүй баахан төсөв нэмэгдээд орж ирдэг. Төсөв төртг нь гинт нэмэгдгийг улсын хурлд тэр болгон хян шалгаж чаддгүй.
төсөв туссан зургийн өөрчлөлтөнд орж ирж байгааг тэр олон улсын хурд хянаж чаддгүйгээс энэ олон жил учирсан энэ объектуудын асуудлыг нэг мөр шийдэх ёстой. Ингэжээж бид төсвийн хөрөнгө оруулалт цэвэршнэ. Энэ төсвийн хөрөнгө оруулалт бол ард түмний мөнгөөр хийж байгаа хамгийн их мөнгө санхүү шаардсан ийм олон жил явж ирсэн зүйлүүдийг бид нэг удаа цэвэрлэгээ хийж авахгүй бол цаашдаа хөрөнгө оруулалтыг зөв шударга хүртээлтэй явуулна гэдэг ойлголт бол байхгүй болно. Тийм учраас бол бид нар энэ дээр 3 анги ангилж үзэж байгаа. За хамгийн нэгдүгээрт эхлээгүй буюу төсөлгүй, гүйцэтгэжгүй, газрын зөвшөөрлгүй энэ объектуудыг бид нар 14-15 онд дахин оруулахаас бол татгалзаж байгаа. Өөрөөр хэлбэл нэг мөсөн хасна. Энэ объект бол ерөнхий аудиторын гаргасан тоогоор бол нэг хичнээн байна энэ шаардлагатай. Энэ нэг 46 объект байх шиг байна. Тийм учраас энэ 46 объект бол бүр төсөвд дараа нь ингэж орно гэсэн хүлээлт авахгүйгээр хасагдана гэсэн үг. Харин аудитын дүгнэлтээр бас нэг 46 объект төсөв бүртгэн нэмэгдээгүй ажлын зохиосоор хийгдэж байгаа дуусах төрсэн барил байгууламжууд байна гэдэг саналыг гаргаж ирсэн. Энийг 2014 оны төсөвт тусгаад явъя гэж байгаа. Үлдсэн одоо бүх объектуудыг энэ болохоор эхэлсэн мөртлөө он дамжсан, төсөв төртгөн өссөн, зураг төс нь гинтхэн өөрчлөгдсөн энэ объектуудыг зарцаана. Зарцаана гэдэг нь бол төр төтгөл зүйлнэ гэсэн үг. Энийг шалгаж ээж бид нар үнэн зөвийн тогтоож ээж магадalж ээж 2014 оны төсөвт оруулах шаардлагатайг бид нар төсвийн тодтгол хийж энийг эхэлж явуулъя гэсэн ийм бодолтой байгаа. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт бол бидний хувьд бол үнэхээр нэг удаа цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлага гарсан байна улсын хөрөнгө оруулалтанд. 731 объект явж байхад он дамжаад явж байгаа нь бол 50-50-аас 60% дандаа он дамжиж үргэлжилж явдаг. Үргэлжилж явсан энэ он дамжсан төслүүд нь хөрөнгө оруулалтанд дандаа өртгөн өсөж явдаг. Тэр байтугай улсын хурлаар хянагдаагүй байж зураг төсөл нь бүр шинжлэхдээ явцдаг. Иймэрхүү гад зуршлыг бид нар одоо зогсоох цаг нь болсон. Тийм учраас энэ асуудлыг ингэж үзье гэсэн ийм байр суурьтай байгаа гэдгээ хэлж байна.